Сайн байцгаана уу Микаэн. За би Солонгос улсын их сургуульд хэвлэл мэдээлэл харилцаа албан мэргэжлэр одоо төгсөх курстэй суралцдаг. Өөрийнхөө мэргэжил болон хоббитойгоо хослуулан ASMR-аар ном уншиж өгдөг контентийг эхлүүлээд удаагүй байгаа. Хэрвээ та бүхэн өнөөдөр миний бичлэгийг анх удаа үзэж байгаа бол өмнөх бичлэгүүдийг маань Mika's channel руу ороод сонирхоод үзхийг хүсэж байна. Өнөөдөр ямар ном сонгоовсон бэ гэвэл Шведийн алдарт зохиолч, сэтгүүлч Стиг Ларсон зохиолчийн Миллионом цоврурлын үргэлжлэл. За, хоёрынтай амьдарсан охин хэмээх энэхүү номыг сонгоовсон байгаа. За, энэ бол Лун Шведс тохны 6 дугаар бот. Энэ 6 дугаар ботыг нь Стиг Ларсон зохиолж биш, Давид Лагеркранц гэдэг Шведийн бас алдарт зохиолч, сэтгүүлч хүн бичсэн байгаа. Хэрвээ та бүхэн Лун Шведс тохны талаар сайн мэдэхгүй өмнө нь уншиж үзээгүй бол энэ номыг уншиж үзхийг сэтгэлээсээ санал болгож байна. Стиг Ларсон зохиолч нь хамгийн анхны бот буюу Лун Шведс тохны номыг хэвлэлтэнд өгөөд таалал төгссөн байгаа. Тэгээд өөрийнхөө энэ зохиолыг дэлхийд дахин төгсөн алтартай ном болно гэдгийг мэдээгүй миний хувьд бол маш харамсалтай санагддаг. За тэгээд 2 дахь болон 3 дахь бот нь гар бичмлээрээ байсан болохоор хэвлэлтэнд өгсөн гэдэг яриа байдаг. Харин 4 болон 5 6 дугаар ботыг нь бас Шведийн алдарт зохиолч, сэтгүүлч Давид Лагеркранц гэдэг хүн үргэлжлүүлэн бичсэн байгаа. Монгол хэлээр бүх цовруул нь орчуулагдсан гарсан байгаа. Монсодор компаниас эрхлэн гаргадаг байгаа. Энэхүү ном сэтгүүлч Бланквист болон хакерч охин Саландер хоёрын гэмт хэргийн араас хэрхэн мөшгөж уялдаа зангилагийг нь олж байгаа тухай өгүүлдэг. Ингээд 2021 онд сая шинээр хэвлэгдэн гарсан. Стиг Ларсон зохиолчийн Миллионом цоврурлын 6 дахь бот ерөнхийдөө бол төгсгөлийн бот гэж яригдаад байгаа. Хоёрынтай амьдарсан охин зохиолын сонирхолтой хэсгээс нь уншиж танилцуулъя. Натаа амтаагаар 4-р бүлэг 8 сарын 15. Тэр хоёр дайсагналцахаас өөрөөр санаа сэтгэл нэгдэж нэг тал байх боломж юу байсан болов? Магадгүй ингэх боломж байсан биз. Эцэст нь тэд маш чухал нэг адил шинж байсан шүү дээ. Тэдний эцэг Александр Заленчког жигших зэвүүцэл мөн ээжийг нь үхтлэн зодож нүдчихвээ гэсэн айдас тэднийг нэгтгэж байсан юм. Тэр үед эгч дүүс Стокгольмын Лундагатан дэх байрны огтны нүг шиг өмгөр өрөөнд амьдардаг байсан бүү. Эцэг нь байнга шахуул арх тамхины өнөр дөөлж ээжийг нь унтлахын өрөөнд чирч оруулан хүчиндэж тэндээс янз бүрийн орилон чарлан зодуур нүдүр зовлон тарчлааны ордуу сонсогддог байж билээ. Заримдаа Элизабет, Камила хоёр чадхаараа биесээ тэрвэн тайвшруулах хагаад ийм нэг дайсан нэгдмэл зовёртой байсан ч явандаа үүнийг ч бас тэднээс авчихсан билээ. Тэднийг 12 нас хүрэхэд байдал бүрч хурцтаж ирэв. Хүчирхийллийн хүнд хэлбэрээс гадна тавтамжин чойрхон байлаа. Заленчко тэдэн дээр 90 30 амьдрах болсон бөгөөд тэр Агнетаг шүн бүрэлд хамлах болов. Энэ үеэс л эгч дүүсийн дунд ан цав гарч эхэндээ үл мэдэгдэн байснаа явандаа Камилагийн нүд очтон гэрэлтэж аавтайгаа мэдлэгээр хаалга руу ярангуудаг болжээ. Үүнээс л бүх зүйлийн эхлэл тавигдсан аж үл ойлголцол нь үхлээр төгсөх учиртай дайн болж тэд өөр талыг сонгосноор дахин хизээч эвлэрээгүй юм. Гал тогооны шалан дээр тархинд маш хүнд гэмтэл авсан Агнета үхэлтэйгээ тэмцэн хэвтэж байх үед Элизабет Заленчко руу шатамхай бодос шидчихээд Мерседесийнхээ урд судал дээр шатхыг нь харж зогсжээ. Энэ үеэс л тэдний харилцаа үхэл амьдралын асуудал болсон байлаа. Түүнээс хойш хэдийн бэлтчихсэн байсан бөмбөгөө дэлбэлэхээр яг одоо ийм олон жилийн дараа Саландер Тверской бульвар руу орох хаалга руугаа гүйж бэн энэ бөгөөд Лундагатанд өнгөрүүлсэн тэр өдрүүд нүднийх нь өмнөр ирэлжлэн хамгийн эцэгтэй цаг үе ирээд байлаа. Хэр холоос хаагуур нь буудах дараа нь чухам яаж цугтгаа яг таг мэдэж байв. Гэхдээ өнгөрсөн дэх тэр дурсамжууд бодож явснаас нь илүү шинхэн саяхных мэд санагдсан агаад хөдөлгөөн нь алхуурхан удаашрсаар байлаа. Хар таашинцтай Камила улаан хэвсэнд өндөр өсгий дөрөө гიშгэн Элизабет байдгаараа бүхийн огтхонч дуу чимээ гаргалгүй яран алхаж эхлэх үест энэ явдал болсон юм. Инээд нарга утсан хөгжим хундганы харшилтах чимээ зоогийн газрын онгорхоо хаалгаар сонсогдох бөгөөд бороо тасралтгүй орсоор л цагдаагийн машин шавхаа цацруулан өнгөрч Элизабет игнэн зогссон хамгаалагчд руу ширтэн тэд хизээ өөрийг нь дахин анзаарах бол хэмээн бодож байв. Түүний гал нэхээс өмнө үү эсвэл дараа юу?
Үнийг мэдэх боломж байсангүй. Гэхдээ л тэр одоохондоо анзаарчихгүй байна. Гадаа харанхуй, чиглэг бас баргал бүх хүний харц Камила дээр тусжээ. Тэр хизээнээс илүү гэрэлтэх бөгөөд Кузнецовын нүдч олон жилийн өмнө сургуулийн тоглоомын талбай дээр түүн рүү ширтдэг байсан хөгүүдийг шиг хялалцсан. Камила эргэн тойрноо гацаах шиг л болдог байв. Энэ бол түүний төрлөх чадвар. Харин Саландер ихчигээ урагш гунгалзан алхахыг ажиглана. Тэр Кузнецовыг биеэ цэглэн гараа ив хавгүйч цочломтгой байдлаар дэлгэн сонгохыг, харин цочид хаалга руу хэрэг дурлан хошуурцгаахыг олж харав. Гэвч хамгийн игцэгтэй мөчөд Саландрын тооцоолж байснаар тэрийг хараач гэж орилго сонсогдов. Боксер нохоо шиг хамар, шулуун өстэй хамгаалагч ир түүнийг олж харснаар цаашид хэрхэхэд эргэлзэх зүйлгүй болов. Тэр хуйтай Брета буунда гараа ойртуулаад эцэг рүүгээ шатхан дүрсэн сүний хайрцаг шийдсэн үеийн шиг юм. Зэвхий хитэн төрхөөр өөрийгөө өвч бүрөв. Тэгээд Камилаг айдаст автан хөшгийг хамгийн багадаа 3 хамгаалагч буунда гар хүрхийг харж амжлаа. Тэр одоо л хөдлөх хэрэгтэй. Цахилгаан шиг хурдан бас ямар ч өршөөлгүй. Гэсэн ч тэрээр тайлбарлаж боломгүй мэдрэмжинд хүлэгдэн хамаг биеинд хөшиж орхижээ. Хүүхэд насны бүхий л бараан турсамжинд түүний нөмрөн авч буйн мэдрэгдсэн агаад дахин ухаан орохдоо боломжоо нэгэн талдаа зогсохгүй. Одоо бүхэл бүтэн зэвсгэлсэн дайснуудын өмнө ямар ч хамгаалтгүй зогсож байгаа ойлгов. Бас эндээс молтрох зам үгүй байлаа. Камила өөрлөн дайрсан мөнөх этгээдийг хэрхэн түгчиж байгааг ч харсангүй. Зөвхөн өөрийнх нь хашаараа л сонсогдож хүмүүс толгоогоо огцон эргүүлэн зэвсгээ гаргаж ирэх чимээд болдов. Тэр одоо нэгэн төрөөдсөн. Хизээ мүдгүй сумнууд шүнгэн нисэж цээжийг нэвтлэн гарнагдгээд эргэлцсэнгүй. Гэвч тэрээр ямар ч халдлагад өртөөгүй яагаад юутай ч ухтах хэсэг рүүгийн Кузнецовын арт нөөгдөж амжив. Хэдхэн хором тэр зөвхөн өөрийнхөө хүн дамсгал эргэн тойрны сандрал төгшүүрийг бүүр төрхөн ухаарч байлаа. Камила зогтож эсэм минь гараа зогсохгүй. Нөхцөл байдал түнд ашигтайгаар иргэснийг ойлгох гэж хэсэг азнав. Одоо амнаас нь аюулд орсон хүн тэр биш. Харин тэнд буй царайг нь харж амжаагүй өнөөх харавцтай итгээд байлаа. Тэрээр толгоогоо бүхэлгэн эцнээс ямар нэг зүйл харна. Энэ Лизбет байхаас л зайлахгүй. Хатсан хоолойд нь цус хуралдах шиг болж өнөөх итгэдэг тарчлан үхийг харахаар улангасаж байсан ч одоо арай тайвширсан тул эмэг замбраагүй байдлыг ажиж шинжлээ. Байдал түүний мөрөөдөж чадхаас ч хавьгүй дээр байв. Камила бүрэн зэвсгэлсэн сум нэвтэрдгүй хантаацтай хамгаалагч нараар хүрээлүүлж харин Лизбет ганцаараа явган зам дээр өөрлөн чиглэх олон бүний үдэс харан зогсоод түүн рүү ширтэж байлаа. Энэ бол гайхамшиг, өөр юу ч биш. Камила үнийг удаан хүлээсэн агаад цаашид байнга эргэн дурсах тийм үч ирээд байлаа. Лизбет ингээд дууслаа, тэр утгагүй сүрэх болно гэсний Камила хэн нэгний эргэлзэж тэнэгэлцэхгүй хэмээн санаж бууд тэр намайг хөнөөхийг завдаж байна хэмээн хашгирав. Агшин зургийн дараа түүнийг чиглэн ирж яваа бололтой. Цагдаагийн машины чанга гихч нь хангинах тохиолдол буун тутай сүлэлтэн сонсогдлоо. Камила чимээ шүүгэн болон өөрлөн чиглэх нүргэнийг сонсож хүмүүс хажуугаар нь зүрэн ийш тийш гүйлдэж буйг хараад хэдийгээр Лизбет харагдахгүй байсан ч тэрээр суманд оногдож удамжинд цусандаа бодогдоод хэвтэж байгаадаа хэмээн төсөөлжээ. Гэвч үгүй, нэг л биш бай. Саяных буун дуу биш. Үгүй. Бөмбөг дэлбэрсэн юм болов уу? Зоогийн газраас гарах чимээ хингэрэг хаглах шахам нүжигнэн. Камила Лизбетийг хэрхэн доромжлуулж суурч байгааг нь харах нэг ч хормыг алдмааргүй байсан ч зоогийн газар цогсон хүмүүс рүү өөрийн мэдлгүй нүдэнд гүйлгэв. Үнэндээ юу гарснаа нэг л ухаарсан бэ. Хийлж тоглохоо болж үдшилтэд ирэх хүмүүс яах учраа олохгүй боломогдчихэ. Тэдний зарим нь нэг тор бөөхнөрөн гараараа чихээ тарцгааж, зарим нь цээжээ маажиж айдас тавтан гашааралдаж байхаж тэд цочролд орж гадагш тэмүүлэн зоогийн газрын хаалга руу гүйж харагдлаа. Эхний хүмүүс бороонд гарч ирэхэд л Камила чухам юу болсныг ойлгожээ. Энэ тесрэх бөмбөг биш байж. Харин хөгжмийг ямар дуу гэдгийг нь танигдамгүй болтол эцэст нь тулгаж хангалсан гэж. Энэ бол өндөр давтамжтай дуу чимээний дайралт байлаа. Настай галзан нэгээр юу болоод байна вэ хэмээн хашаарах бол богн хар хөх таашинттай 20 орчим насны бүсгүй тааз нуран унах гэж бив яйтай өвдөг сүгдэн толгой дээрээ гараа тавьсан харагдана. Кузнецов хажууд нь зогсоод ямар нэг юм хилэгч мөнөөх чимийн дарагдан юу сонсогдсонгүй. Яг тэр мөчөд Камила ямар алдаа гаргаснаа ойлгожээ. Тэр өөрийнх нь анхаарлыг царниулах боломжийг олгочихсон байж
Түүний бушуухан гудамж руу улаан хийвс цагдаагийн машиныг дагуулan харахад дүүн аль хэдийн үцэгтэй болжээ. Яг л газрын гавар орчихсон юм шиг. Камила бодол самгартан шарах цочид үүмэн шугааныг цөхрөн хараад бухимд нь дуу алдаж амжив үгүй юу мөрөн дээр нь хүчтэй цохиход газар унлаа. Тухайн аимшигтай өвдөж уруулаас нь цус шүүрэх бөгөөд хүмүүсийн хөлийн чимээ сонсогдоход яг дээрээс нь нэг л танил хахир хүйтэн хоолоогоор хүлээж байгчээ. Би өшөөгөө авах болно гэж хэлэх шиг болсон ч хариу үйлдэл үзүүлэхэд толгой нь хэтэрхий дүүрч эргэжээ. Түүнийг үндийн эргэн тойрны харахтайгаа болоход Элизабетээс ямар ч уул мөр үлдсэнгүй яагаад харин хүмүүс зоогийн газраас бөөн бөөнөрөө гүйлдэн гарцгааж байв. Тэр ямар ч найдлахгүй болсныг мэдэж байсан хэрнэ түүнийг бууд хэмээн дахин гашгаарлаа. Кира газар унсныг Владимир Кузнецов анзаарсангүй. Тэр эргэн тойронд нь болоод би энэ их бүжигнааныг огтхонч хайхарсан шинжгүй. Мөнөөх шууган дундаас түүнийг үхтэл айлгсан нэг зүйл нь цоглог бүхий стаккато хэмнэлд тавтан хилэх занал хийлэн үгс байсан бөгөөд тэр эхлээ чихэндээ читгсэнгүй. Кузнецов толгой сэгсрэн үгүй хэмээн бовтнаж энэ аимшигт хийргэл тархитлахыг нь эзэмдэх хий хоосон төсөөллөөс салгагчээ. Гэхдээ энэ үнэхээр тэр ай хард орсон зүуднийх нь тэр ай яа гарахгүй мөн байсан агаад ганц хүсэл нь газрын гаваар орон өөхөх байлаа. Энэ бодит биш гэж мөнөөх төлбөрлөлтөөс гарч буй уялзал түүнийг нүмрэн авах зураг гиншигний шивнэн хуурамч цуурхлаар ертөнцийг мөхөөж байна. Удирдагчдад бүхнийг гацаан нухчин дарах хүч өгнө. Алуурчин ярахчдыг үзэн эдэлтаар тижээж таслан зогсоо хүйс тэмтэр баяр хүрэг. Гэхдээ хизээч бүү уучлалт хүс. Ямар ч дуу түүнийг ингэж мэгдүүлж байсангүй. Үнтэй харьцуулахад үтшлэгийг нь санаатаагаар бүснүүлж буг харах эсвэл чихэнд ирэх даралтаас болж хувгаа цайж байгаа нь юу ч биш санагдав. Кузнецовын толгойд эргэлдэж буй ганц зүйл нь энэ хөгжин байлаа. Яг одоо энд хөнгөнөж буй ил дуу түүний далдын далд байх аимшигт нууцыг хэн нэг нь олоод мэдчихсэнийг хэлтгэн. Тэр бүх дэлхийн ертөнцийн өмнө ичгүүрт байдалд орох аюулын өмнө иржээ. Дотор нь давчтанд зочролд орж амьсгалан давхцаж байсан ч юу ч болоогүй мэд царайлахыг хичээн хамаг хүчээ шавхлаа. Ажилтнууд мөнөөх дууг арай гэж зогсооход саяныг тайвшран уртаар санаа алдаж буй дөр үзүүлв. Хатагтай ноёдоо анхаарлаа хандуулна уу гэж Кузнецов олонний шүүганаас давж зарлаа. Энэ зүгээр л та бүхэн технологид итгэж болохгүй гэдгийг харуулсан зүйл боллоо. Тухайлдуулсандаа харамсаж байна. Гэхдээ үдшилтэд эргээд орцгоор тэнд уух зүйлс баясгах юм ариун их байна. Тэр эмэгтэй хүний гоо үзэсгэлэн ур өвдөс нөхцөл байдлыг аварч дөнгөн гэж бодсон мэт эргэн тойрноо харахад тэнд байсан залуухан охид хан налан үхтлээ айж бэмбэгнээ зогсоох тул өгүүлбэрийг гүйцээж төвдсөнгүй. Зочдын түүнийг өрөвдөлтэй байдалд орсныг харж байлаа. Хөгжимчид хурдхан шигэртэй харахын төс болон яарцгаж байгаа бололтой. Хажуугаар нь зүрн гудамж руу алхалж харагдана. Үнэн хэрэгтээ Кузнецов дотроо энэ байдал талархаж байв. Тэрч бас бодол айдсаа эргцүүлэн анзаараа байхыг хүссэн хэрэг. Одоо баг чадхай найдвар өөрлөхийн тулд өөрийн хуульчид Кремльд байдаг холбоотнууд руугаа ярихад цаг тохирсон. Тэр барууны хэвлэлүүдэд цөлөгдөгч дайны ялтан гэж цоллуулмаргүй байгаагаа тодорхой хэлмээр байв. Кузнецов ямар ч том хэрэгт холбогдсон байлаа. Гим зэмгүй болоод цагаад чахдаг эрх мэдэл бүхий том артай нэг юм билээ. Гэхдээ өөрийнх нь зохион байгуулсан сая хөдөлгөөлөг дээр хурамч зурагтлаар ертөнцийг мөхөөж байна гэсэн зүйл сонсогдсныг намд арчхаар хэмжээний хүчтэй хүн биш ажээ. Иймэрхүү зүйлс тохиолдоход тэр дотроо буцаад хинч биш. Ердөө л Турк саунд дуумын хоёр гишүүнтэй хамт орж тааран тэдэнд хид хідэн үлгэрийн юм ярих аз тохиолсон ядмагхан гэмт хэрэгтэн болоод хуурчдаг байлаа. Кузнецовд үүнээс өөр боловсрал онцгой авьяас гээд байх юм үгүй яагаад бүх зүйлийг бодит мэтээр итгүүлж чаддаг нэг юм. Тэр үйл явдлаас хойш Кузнецов нөлөө бүхий найзуудын хүрээлэл бий болгохын тулд уйггүй хичээсээр өдгөө өөрөөс нь хамаагүй илүү математикч, стратегийн мэрэгчлэн, сэтгэл судлаач, хакер компьютерын шинжээч, инженер тагнуулын ажилтан, роботын мэрэгчлэн зэрэг 100 ажилтнтай болсон билээ. Тэр баян нөлөөтэй хүчрхэг нэгэн бөгөөд энэ бүгдээс хамгийн чухал нь гаднаас хинч түнтэй мэдээллийн агентлаг хуурам эхлэхтэй холбоотой асуудлаар холбогддоггүй байв. Кузнецов
Ажил болон хийдэг зүйлсээ чадварлаг гэх чинь үнэлэн талталахыг өөрийн үүрэг гэж боддог бөгөөд үүндээ ч гарчсандаа баярлаж авдаг. Хөрөнгийн зах зээл дэх үнэлтэнд оролцсон гэдгээс бус харин хэвлэлтээр тархаад буй чичээн дэх ажиллагаанаас болж нэгдсэн үндэсний байгууллагад шүүгэн гарч эсэргүүцэл үүсэт байгаагаас л тэрэлтэй. Энэ бүгдээс хамгийн аимшигтай нь тэдний дэлгэрүүлсэн хүнд рок эсэргүүцлийн дуу дэлхийд даяар хит болсон билээ. Дуун чигшүүрт хэрэгийнхэн эсрэг бүх цус баримт дуртагдах бөгөөд тэнд гарах өөрөө тэдэнтэй холбогдчихгүй гэхээс Кузнецовын чихүүцэлд хүрч байв. Өнгөрсөн хэдэн 7 хоногт үдшилгээ төлөвлөж байхад нь түүний амьдрал барах хэвдээ оржээ. Тэр баясан инээж дахин хошигнох болсон бөгөөд өнөө хүн итгэхийн аргагүй хүүхэдээ өнөөдөр хүрэлцэн ирсэн зочдод ээлж дараалан ярьж байлаа. Кузнецов бүхнийг ийн гартан хийж тэр бүхэнтэй сэтгэл хангалуун байтал гинтэл саях дуу чимээ хэнгэрэг хаглах шахан хангинсан билээ. Хараад лид гэж хашгирлаа. Гэтэл хин нэгэн та юм хэлсэн үг гэв. Хартал малгаан өмсөж таяг тулсан алтарцуутай нэгэн хөгшин ирэх юм. Бага газараа тохирохгүй аяглаж буйг нь зэмлэнгүй ширтэн зогсон. Кузнецов түн зайлаад өг гэж хэлмээр байсан ч өөрөөс нь илүү нөлөөтэй нэгэн байж магад гэдгээс имэж. Тэгээд хамгийн нээлтдэг зангаа чатан хэдэн гаргаж хариуллаа. Миний энэ хил амиг өршөөгөөрэй. Би жахан бухимдуу байна л да. Чи мэдээллийн технологийн аюулгүй байдлаа шалгах хэрэгтэй байх. Би л үүнийг мэдэхгүй байв гэж хэмээн дотроо бодсон ч энэ түүнтэй хамаагүй байхаа гэж хариулав. Тийм бол өөр юунаас болсон гэж. Энэ өөр зүйл цахилгаантай холбоотой хэмээн тэр хэллээ. Цахилгаантай холбоотой гин шүү. Юун тэнэг юм хэлчихвдээ. Цахилгааны утас богино холболт болоод хурамч цуурхлаар ертөнцийг мөхөөж байна гэж өөрөө тогловчих хэрэггүй хэмээн бодоод Кузнецов твдэж ичингүйрэн харцаа өөр тийшгүйлгэн таксинд сууж буй сүүлчийн зочид руу өрөвдөлтэй даллав. Зоогийн газар хөнгөй болоход тэрээр залуухан ерөнхий техникч Феликсийг хайж ийш тийш гарлаа. Тэр хэрүүгийн мэдрэл мод хааш алга болчихвдоо. Удалгүй түүнийг шатан дээр марцсан ямаан сахал шуудаа угуулчихсан юм шиг хачин яслын хүрэмтэйгээ уцаар ярьж байхыг нь олж харлаа. Феликс айж төгссөн байдалтай байгаа тэхээс ч өөр яах билээ. Энэ ухаамууд ямар ч асуудал байхгүй гэж баттай амласан ч одоо толгойд ирнэ тэнгэр нэрэгчгээд байна. Кузнецов түүн рүү ууштай тоглоо. Феликс тоосон шинжгүй хариу даллсанд Кузнецов түүнийг цохиж аваад хан руу толгойг нь саммаар санагдав. Гэвч Феликсийг хөдөлж язаар хурж ирэхтэн Кузнецов бодсноо тис өөр туслалцаа хүссэн өнгөөр чи саяны дug сонсноо гэхэд сонссон гэж Феликс хэллээ. Тэгэхээр гаднаас хин нэг мэдэж байгаа байх нэ. Тийм гэж таамаглаж байна. Чи цаашид яах бол гэж бодож байна да. Мэдэх юм алга. Үгээр биднийг сүрдүүлээд байна гэж ойлгож болох уу? Феликс хариулалгүй уруулаа хацлах бол Кузнецов гудамж руу дэмийл ширтлээ. Би түүнээс дор зүйл байх гэж бодож байна хэмээн Феликс дуурав. Тэгж бүүх хэл гэж Кузнецов дотроо бодов. Тэгж бүүх хэл. Яахад түүний хоолоос харалджээ. Учир нь дөнгөж Богданов залгсан. Богданов Кирагийн хүн, эрхэмсэг чигшмэр Кира гэж бодоод энэ бүхэн эхлэхэд түүний хөөрхөн царай хэрхэн заналтайгаар ярав. Наадха буудаач гэж хашгирч байсныг санав. Холыг ширтэн гөлрөв. Иргэн бодоход энэ бүхэн авцалтаагүй хөг аялгуунаас болсон мэт байлаа. Богданов юу гэж байна хэмээн Кузнецов асуусанд мэдээллийн системд хэн нэвтэрснийг тэр мэдэж байгаа гэсэн. Цахилгаан. Би ямар ч өтгөрөн шүглэхээр цахилгаан гэд хэлчихдэг байна гэж бодлоо. Тэгэхээр бид хакер тулсан юм уу? Тэгжэл харагдаад байна. Гэхдээ ийм юм байх боломжгүй. Хараад идсэн булгуу толгой минь. Үгүй гэхдээ энэ хүн бас юу навшийнхаа тухай яриад байгаа юм бэ? Тэр эмэгтэй үнэхээр чадварлаг. Тэгэхээр эмэгтэй хүн байх нэ. Бас тэгээ тэр мөнгө хүсээгүй бололтой. Тэгээ тэр юу хүсэж байгаа юм бэ? Өшөө авалт гэж Феликс хэлв. Кузнецовын бүх бие салгаж Феликсийн нэрөөр зохиод ав. Тэгснэ ориглон даарс архигүй ухаанаа алдахаар шийдсэн бололтой цааш алхлаа. Салаан дээр зочид буудлын өрөөнд эрэхтэй туйлын тайван байв. Өөртөө виски хундаалж нэг амсгаагаар хөнтөрчгөөд явган ширээн дээр байсан тавгаас хідэн самар атган ав. Тэгээд яар зандралгүйгээр юм хумаа баглаа. Цүнхнийгээ цахилгааныг татаж явхад бэлэн болоод байтал би энэ юр бусын чанга нэг л сонирн байгааг анзаар. Харцан эргэн тойронд байгаа хагалж буталчгаж болох үз. Ваар уран зүрэг таасны болор унжурах дээр тусна. Гэсэн ч эцэст нь угаалгын өрөөнд орон талент царайгаа нэгэнгүй шинжэн гарлаа.
мэддэг юм алга. Тэр бодол дотроо бол Тверской буулвар руу буцаж очсон байхаагаад гар нь буундаа хүрэхэд өөр хэн нэгний гар татах шиг болов. Үүнийг юу амархан болгож харин юу улам хэцүү болгосныг тунгаан энэ зун анх удаа л ямар зүйл хийхээ мэдэхгүй байгаагаа ойлгов. Тэр бол ер нь тэр хин юм бэ? Тэр төөрөлцсөн нэгэн. Тийм л бололтой. Гар утсаа яаралгүй аван Камилагийн гэрийн хаягийг хайж олсон ч сэтгэл нь хөөрсөнгүй. Google-ийн хиймэл дагуулын газрын зураг дээр сүйдрвч, цэцэрлэг, усан сан хөшөөнүүдээр хүрээлүүлсэн том чулуун байшин гарч ирлээ. Элизабет энэ бүгдийг яг л ундагаатанд аавыгаа Мерседес дотор нь шатааж байсан шиг галдаж буугаар төсөөлөхийг хичээсэн ч мөн л дээрцэнгүй. Төгс төлөвлөгөөг сансан зүйлс нь холиан бантан байв. Ийм тээнгэлцдэг ухамсарлаж одоо ч олон жилийн өмнө ялгаагүй энэ байдал нь түнд үхлийн аюул учруулж үргэлж гарыг нь туршдаг байсныг ойлгожээ. Элизабет дахин виски ухаар авав. Тэр буудлын тооцоогоо захимаар төдөө цүнхээ авав. Гадагш гарч хэдэн барилгын цаана очмогцоо. Бууга гарган бохор усны хоолой руу шидлээ. Тэгээд таксийн цун хурамч үнэмлэхүүдийнхээ нэгээр маргааш өглөөний Копенхагены нислэг захиалаад Шереметьево нисэх буудлын дэрэгдэх Ширентонд буудлаа. Өглөө эрт Бломквистээс шуудан ирсэн байхыг харлаа. Тэрээр өөртөө санаа зовж буй тухай бичсэн нь түнд Пискаргатанд үйл явдал нь өрнөдөг нэгэн киноны хэсгийг санагдуулав. Тэгээд Бломквистийн компьютер руу нууцаар нэвтрэн орлоо. Харин яагаад ингэснийг хэлж мэдсэнгүй. Магадгүй толгойд нь байнга эргэлдээд байсан дүр зургаас өөр зүйл бодох хэрэгтэй байсан учраас ингэсэн байж болох юм гэж дүгнээд ширээн дээр суулаа. Чухал гэж санаад нууцлсан бололтой хідэн баримт тэндээс олдов. Гэхдээ Элизабетэд уншуулгыг хүсэндээ ингэж хатгалсан юм шиг санагдах аж. Файл нэрэл түн зориулсан мэт байхаагаад зөвхөн түүний л ойлгох байдлаар түлхүүр зангилаа үлдээсэн байв. Бломквистийн серверт цаг хагас эргэлзсэний дараа хөрөнгийн зах зээлийн уналт, зохиомол гүтгэлэг, үйлдвэрлэлийн тухай бичсэн урт нийтлэлийг нээн үзлээ. Тэр өөр хаанч баггүй баримтуудыг олж чадсан ч Элизабетийн бидэж байгаатай харьцуулахад юу ч биш байсан тул нийтлэлийг хэд гүйлгэн харж нэг мөсөн дуусгах хэдэн зүйл нэмээд өөр хэдэн баримт шуудангийн хаяг бүхий холбоос оруулав. Энэ үед тэр үнэхээр ядарсан байсан тул Кузнецовын нэрийг алдаж бичснээс гадна Бломквистийн бичлэгийн өнгө аястай болох гэж хэсэг бодлоо. Дараа нь системээс гарсан хэсгийг нэгтлээд гутал хувцастайгаа орон дээр хэвтлээ. Унтаж байхдаа аав нь тэнгисэн гэлбан дээр зогсоод өөрт нь чи сул дорой амтан болж чи Камилаг яасан ч ялж чадахгүй хэмээн хэлж байна гэж зүтэлжээ. Ингээд өнөөдрийн бичлэгээрээ дэлхий дахинд алдар нэрээрээ цуурайтсан маш гайхалтай гэмт хэргийн уран зохиолын номыг сонгон уншиж танилцууллаа. Ингээд та бүхэнд сонирхолтой санагдсан бол лайк болон subscribe дарж намайг дэмжихийг хүсэж байна. Ингээд дараагийн дугаараараа бас дахин нэгэн өрмөц сонирхолтой номыг уншиж танилцуулах болно. Дараа уулзцгаая. Баярлалаа.